За ингээд бас хоёлоо бас төрд тодорхой хугацаагаар ажилласан туршлагатай юм хоёр хүн орж ирж байгаа юм байна. За тэгээ хууль хүчний байгууллагч гэсэн бас тодорхой хэмжээгээр орж бас орсон түүхтэй намтартай. За энийгээ ч бас өөртөө ярьж ах шиг байна. Тэгээд цэц маань бол одоо та бүхэн бүгдээр мэдж байгаа шүүх гэж байгаа. Тэгээ шүүхийн шийдвэр бол нэг гарсан бол тэр шийдвэр бол одоо байнга л хүчин төгөлдөр байж байгаа хэвээр. Харамсалтай манай цэцгийн туршлагаар ингээ харах юм бол сая ч гэсэн гишүүдийн үгэнд гарч байна. Маш олон шийдвэрүүд нэг гараад өөрчлөгдөд ингээд хүнээсээ хамаарад өөрөөр хэлбэл тухайн шүүгч гэдэг юм уу тухайн цэцгийн бүрэлдэхүүнээс хамаарад өөрчлөгдөд байдаг. Тэгээ энэтэй холбоотойгоор нөгөө нэг нэр дэвшигчийн үгэндч гарч ийн нөгөө улс төрийн бүлэглэл за улс төрийн нам ийм нөхдүүдээс хол байлах энэ төр гэдэг харамсалтай нь одоо өнөөдөр томилогдож байгаа нэр дэвшээд орж ирж байгаа хоёр маань ямар нэгэн өрсөлдөөнгүй орж ирж байгаа гэж би харж байна л да. Тэгэхээр та хоёрыг хаанаас ямар зар гэдэг юм уу хэн одоо санал болгож өнөөдөр та бүхэн одоо цэцгийн гишүүнээр ажиллая гэдэг шийдвэрийг гаргаад орж ирж байгаа вэ? Ямар байгууллагаас санал болгосон бэ? Ягд үлийн цэц маань бас нөгөө бие даасан ямар нэгэн байдлаар хэн нэгний захиалга биелүүлдэг байхын тулд шилэн ил тод байх ёстой. Тийм учраас та хоёр бас тэр талаасаа хэлээч. Өөрөөр хэлбэл дахиж одоо цаашид ямар нэгэн байгууллага бүлэглэл улс төрийн намын одоо юу гэдэг юм те захиалга шахалтанд орох ийм эрсдэл байна уу байхгүй юу? Тэгэхээр энийгээ бас та хоёр минь эхлээд нэг хэлээч. Нэгдүгээр асуулт. За хоёрдугаар асуулт хоёр нэр дэвшиж хоёлонгоос нь асуумаар байна. Сая бас энэ Зунжанга Хаваржангаал бас юм болсон. Энэ хурлын гишүүдийн ёс зүйг хуульчлаад одоо цэцээр шүүлэх тухайн асуудал бас зарим хуулийн төсөл мөслөөр орж ирсэн юм байж байгаа. Тэгэхээр хуульчийн хувьд та бүхэн ер нь юу гэж боддөг юм? Ёс зүйг хуульчиж болно гэж боддгоо болохгүй гэж боддгоо. Энэ дээр бас хуульчийн зүгээс бас нэг байр суурь илэрхийлээч гэдэг ийм одоо хоёр асуултыг тавьсан. За Сүхбаатар нэр дэвшигчийн микрофоныг өгье. За тулга гишүүний асуултанд хариулъя. Тэгээ бас жоохон нэг онлын юм бас хэлчих ёстой болж байна. Яг цэцгийн шийдвэр өөрөөр гарч ир гэж байна. Тэр бол шүүмжлэлтэй асуудал мөн үү? Тэгэхдээ шийдвэрээ залруулах тэр боломж бол хууль зүйн хувьд бол заавал байх ёстой. Тэгэхдээ таны саяны хэлдгээр нөхцөл байдал тааруулаад гараад яваад байгаа асуудлууд эднэр бол энэ парламент хууль тогтоох байгууллага бас өөрөө эрх мэдлийн харилцан хяналтыг хэрэгжүүлдгийн хувьд бол энэ асуудлыг ярьж анхааралтай авч ярилцах нь бол би бол буруу биш ээ гэж боддог. За хоёр дахь өрсөлдөөний тухай асуудал ярьж байгаа. Энэ бол томилгоо. Ер нь бол захиргааны хэрэгцээ хичээл заадаг үний хувьд хэлэхэд томилох, сонгох гэсэн хоёр аргаар Монгол улс одоо албан тушаалтнуудыг сонгодог, томилдог. Тэгээ томилгоо гэдэг бол бодлогын буюу тодорхой эрх бүхий албан тушаалтан байгууллага өрсөлдөөн гэхээс илүүтэй тодорхой бодлогоор гаргаж ирж ингэж хүний нэр дэвшүүлдэг. Одоо шил ерөнхий сайд бол томилгооны зарчмаар байдаг. Ерөнхий сайд дээр бол яг улс төрийн соёл зарчим жишгээрээ явдаг альваа бүх юм хөөцлөгддөг. Тэн дээр өрсөлдөөний арга явдаг. Тэгэхээр томилолт гэдэг бол илүү бодлогын шинжтэй сонголт байдаг. Сонгуульд бол өрсөлдөөн бол өөрөө заавал байхыг шаарддаг. За саяны энэ явж байгаа жишгээр бол ер нь улсын хурлын дарга, улсын хурлаас санал болгох асуудлууд дээр улсын хурлын дарга манай спикер ч юм бол улсын хурлын дарга гэсэн статусаар олон хүний томилгоог санал болгодог. Одоо Монгол улсын хууль тогтоомжоос зөвшөөрөгдсөн байдаг. Ингээд явдаг. Тэгэхээр энэ соёл жишгээрээ явдаг. Ийм юм байгаа. Тэгэхээр энэ байдал бол яг энүүгээрээ явж байгаа гэж ойлгож байгаа. Ер нь бол энэ парламентын олон зүйл бол хуулиар зохицуулагдахгүй парламентын бүлгүүдийн одоо ойлголцол улс төрийн соёлоор даргын дэргэдэх зөвлөлөөр уулзалтаар дэлхийн аж улсууд бол тгээ явдаг юм бий. Зүгээр энийг хуульчлна гэвэл тусдаа асуудал баха. За захиалга шахалтын асуудал төр та өөрөө намайг мэдж байгаа баха. Би одоо улс төрийн намуудад хэн нэгэн дарга даамал нэг нам хүчинд хариалагддгүү. Бие тоосон гэдэг юм уу, бие даасан байр суурьтай гэдгээрээ магадгүй зарим тохиолдолд хатуу хэлбэл адлагдаж явсан болохоос хүнээс хамаарч шахалтанд өртөж явсан түүх бол байхгүй. За дараагийнх нь бол ёс зүйн хуульчлах тухай асуудал дээр одоо бид чинь төрийн албаагч ёс зүйн байдлын тухай хуультай байгаа шүү дээ. Их хурлын дарга Зандан шатар даргын үед өмнөх парламент энэ хуулийг баталсан. За би 1997 онд төрийн албаагч ёс зүйн хэмжээний төслийг Монголд анх хуулийн төслийг боловсруулж төмөр багш оюун шарав дорж нар 99 онд анх өргөн барьж ирсэн төвхтэй. Ёс зүйн хуульчлах тухай маргаан байдаг боловч хуульчлах гэдэг юм уу, код гэдэг юм уу, акт гэдэг юм уу янз бүрийн хэлбэрээр бол юм явж байгаа. Энэ бол хууль тогтоогчийн сонголтын асуудал. Гэтэ одоо бол хуульчлагдсан байдлаар Монгол улсын хууль үйлчилж байгаа. Тийм учраас ёс зүйн хороо зөвлөлүүд төрийн бүх байгууллагууд дээр байж байгаа. Тэгэхээр энэ асуудал бол яригдж байгаа бол энэ хуулиудыг хүчингүй болгож болно. Гэхдээ ёс зүйн дүрм код бол дэлхийн улс орнууд бол бас яваад л байгаа л да. Бизнесийн хувьд ч тэр хамгийн ач холбогдолтой бизнесийн ёс зүйн хөтөл хамгийн чухал хичээл одоо хуулийн сургуулиудын хичээлд ордог шүү дээ.
За Эрдэнэт нэр дэвшигч микрофоныг өгье. За баярлалаа. За үндсэн хуулийн цэцээр маргаан хянан шийдвэрлэгдэж, за тэр шийдвэрүүд түүхэн цаг үеийн нөхцөл байдалтай үндэслэж гарсан байдаг. Тэгээд хожим нь улс төр нийгмийн нөхцөл байдал өөрчлөгдснөөс тухайн асуудлаар шийдэл бас өөрчлөгдсөн тохиолдлууд бас гардаг. За таны хэлсэнчлэн улс төрийн нөлөө бусад нөлөөнөөс хамааралтайгаар шийдвэр гарсан байх магадaltaй тэрийг үүсэхгүй. Гэхдээ би одоо өнөөдөр баримтаар яг үйл баримтаар эсвэл одоо нотлох баримтаар ийм шийдвэрийг цэц одоо захиалгаар гаргаад тэгээд энэ шийдвэр нь дараа нь мөн захиалгаар өөрчлөгдөөд энэ төр гэж хэлэх одоо ямарч өөрөөр боломж алга. Тэгэхээр мэдээж хэрэг ямар нэгэн шийдвэр гаргаж байгаа тохиолдолд бол тэр шийдвэрийн үндэслэл тийм ээ шийдвэр гаргах болсон үндэслэл тэр баримтууд ямар байгааг бол харах ёстой. Үндсэн хуулийн цэцгийн альва шийдвэр одоо үндэслэл хэсгээ улам бүр их сайн одоо тайлбарлаж бичдэг болсон. Тийм учраас энэ цэцгийн шийдвэрийн одоо хүчин төгөлдөр байдал, хараа тус байдал жилээс жил сайжрах байхаа гэж бодож байна. Судлаачийн үед харж байгаа хэрэг шүү дээ. За томилгооны асуудлаар сая Сүхбаатар нэр дэвшигч маань одоо туйлын тодорхой хэлсэн учраас надад бол нэмэлт тайлбар алга. Бид хоёр яг ижил зарчмаар энэ өнөөдөр ингээд та бүхнийхээ өмнө шийдвэр гаргуулахгаа сууж байгаа. Энэ хоёр нэр дэвшиж буй этгээд үндсэн хуулийн цэцэд ажиллах нь зөвөө гэд болох юм байна гэд ингээд шийдвэл энэ ажил хариуцлагыг хүлээн. Тэгээд энэ бол одоо цэвэр ингээд та бүхний эрх мэдэл шийдлийн хүрээнд гарах томилгооны зүйл болно. Цэцгийн гишүүн ер нь ямарваа нэгэн хууль зүйн ажил хийж байгаа хүн хараа тус байх эсэх тухайн асуудал бол тухайн хүний өөрөөс нь хамааралтай зүйл байдаг. Ямар ч одоо ажил дээр хүн янз бүрийн арга замаар гэх юм уу одоо янз бүрийн замналаар очиж болно. Энэ болгондоо одоо ач тус санаад эсвэл одоо нутаг орон бодоод ер нь бол хүнийг ингээ хараат болгоёг бол маш олон хүчин зүйл нөлөөлдөг боловч тэр хүн өөрийнхөө мэргэжлийн үүрэг хариуцлагыг ойлгоод түүн дээр хараат тусаар ажиллах хэсэг нь бол тухайн хүний тэр ажил үүргээ яаж ойлгож тэр ажил үүргээ яаж гүйцэтгэж байгаас хамаардаг. Тэгэхээр энэ хараат байдлыг бол би юу юунаас илүүтэй ямар замаар томилогдов, хаанаас томилогдов, аль нутгов, хэний хамаарлын бэ гэдэг зүйлээсээ илүү мэргэжлийн өөрөө хариуцлага одоо ёс зүйтэй холбоотой асуудал гэж бодож байна. Энэ ёс зүйн асуудлыг мөн сая их тодорхой хэлчихлээ. Тэгэхээр улсын хурлын гишүүний ёс зүйтэй холбоотой хууль батлах хэсэг нь бол бодлогын асуудал. Дэлхийн аль ч улсад